Монголчуудын Эмнэлэг радио 88.1 урлагийн дээр цугатруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шуугын нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 26-ны даваа гаргийн 400 шуугын нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар харьлаж байна. За дахин орой мэнд хүргэе. За орой мэндийг дахин хүргэе. Нэвтрүүлгийн хамтран харьлагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэх сураатаагаар Юнамуны сүн хүчлийн ундаа. За мөн үений үр дүнтэй бэлмэл энбэлтэй амт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар энбэл глукозамин хондротин сульфат хамтран харьлаж байна. Баярлалаа. За өнөөдөр таны мэдээгээр эхэлдэгэ. Шуугуулахад бэлэн үү? За шуугуулаад өгье. За монголчууд ер нь бол нэг юм тэнцвэргүй юмыг тэнгэр газар тэмээ ямаатай л зүрэлдэг штэ. Ер нь бол. За. Бидрийг баг ангид нэг тэмээ ямаа хоёр байдаг л байсан. Насан жицүү мөртлөө нэг нь утасны мод шиг нөгөөх нь уяаны газ шиг юм найзууд та нарт одоо бас байгаа л баг. За. Тадлаа байгаа. Байгаа. За найзууд ч яг хөө тэгээд өндөр намаараа хэлхэлтэд юу шалхавтад ихсгээд ингээд нэг юм болох нь болдог. Тэгээд өндрөө намхнаа гэж байгаа л хорвоог туулцсан байдаг. Харин нэгэн насаараа хэлхэлтэх хайртай осуудын хувьд энэ ялгаа ямар байдаг юм болоо гэж. За энэ одоо хүүхэн нь амар өндөр юм биш үү? Тэгвэл хятадын сошиалыг сүүлийн хэдэн өдөр шуугуулж байгаа нэг мэдээллийг хүргэе. За зураг дээр өдөмж үеийн шиг өндөр их нэрийнхээ гидсийг сандал дээр гарч зогсон илж байгаа энэ залуу уг нь бол нэг ч тийм намхан хүн бас биш. За манайхны нийтлэг өндөр болох 1 м 70 см өндөртэй ийм залуу байна. Оо. Боломжтой. Дундаж. Харин эхнэрийнх нь өндөр 2.2 м. Оо, тэгээд ийм амар харагдаад байгаа юм шүү дээ. Ийм өндөр эхнэрийн хажууд манай залуу нам дор харагдах нь аргагүй л дээ. Халуун хайрын хажууд нуруу муруу лайл байна гэд сандал бариад явж яадаг байна. Та нөгөө нэг Нанди Эрдэнэ дээр гардаг санаж гэнэ. Нөгөө нэг Нанди Эрдэнийн дүү нэртэй. Тэр чинь ингээд сүулт нь ингээд хороолоор алхаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг хүүхэн залуу ируулзаа зогсчихсан. Залуу нь ингээд нөгөө хоёр шат өндөр зогссон. Санаж гэнэ. За 50 см өндрийн зөрүүтэй хайрын гэрч болсон шинэ хүн гидсэн дотроо байгаа юм байна. За ийм л учраас мань хүн эхнэрийнхээ гидсийг нь илүү инхрийлэх гэж сандал давхарлагатай хүрсэн гэдэг. За хятадын баруун өмнөд нутагт орших Чүнцэн хотын энэ содон гэр бүлийн нэрнүүд их анхаарал татж байгаа. За эхнэрийнх нь нэр Бяцхан жижиг гэсэн утгатай бол нөхрийнх нь сайн болохоороо гэсэн утгатай гинэ. Өө хөөхий. За эсвэл үнэхээр хувь заяаны шогдомж юм уу бөөмд ямар ч байсан хэрэг төвөг тарайгүй ердөө өндрийнхөө зөрүүгээс болж генетлийнхөө сошиалын од болгосон. Хэрэг дуртай хэлээ билүүдэгч нар бүр тэднийг хайртай хайргун тухай талцсан мэтгэлцэж байгаа гинэ. За хайртай болол эдгээр чи өөр хөвгтөө болсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Харин хосууд маань хариуд нь бидний хайрын гэрч бол бидний хүүхэд гээд жирэмсэн зургаа сошиал медиа дээр давтан оруулсан гинэ. За 3 жилийн өмнө нөхөр нь эхнэрээ лайвын үеэр харангуйтаа л дурлсан гэнэ л дээ. Нөхөр нь харин өндөр эхнэртэй байх тал дээр энэ бол бидний хайр сэтгэлийн хажууд том бэрхшээл биш ээ. Харин ч жаргал гэж хэлсэн байгаа. Тэгвэл тэд амьдралдаа алхам тутам гайхаж сониучрсан хүмүүсийн нүднээс зайлах аргагүй байдгаа учирлжээ. Мэдээж тэгнэ. Ингээл өндөр нам хоёр нөхөр ингээ хөдөлцөө явж ивэл хүмүүс харж л таарна. Тэгнэ. За хосууд одоо бол гэрлэлтэй албан ёсоор батлуулаагүй байгаа ч гэсэн бие биенийгээ эхнэр нөхөр гэж дуудаж эхэлжээ. За мөн энэ сарын сүүлээр албан ёсоор гэрлэх бодолтой байгаа. 5 дугаар сарын ихээр гарсан өөр нэгэн бичлэгтээ бүсгүй найз залуугийнхаа эцэг эхтэй нь уулзгаас ханшран сандарч байгаагаа хэлсэн байна. Учир нь хөдөө өссөн том биетэй бүсгүүд хадмын талд таатай ханддаггүй гинэ. За Гэхдээ л тэд ээж аав болохоор шийдсэн болохоор хайр бүхнийг аврах үзээ гэсэн. Хөөе тэр Нанди Эрдэнэ дээр гардаг намхан залууч нь Галсанбат гэж юм гитарч. Оо тийм үү? Тийм. Соёл Эрдэнэ. Оо за. За сэтгэлдлүүд нь надад нэг л бодол байна. Та нарт ч гэсэн тэр бодол байгаа л үсттэй хаа гэсэн байна. Чи бас мэдээд байгаа юм тэрийг. Нэрэл ялгаатай юм аа. Гэхдээ бие биедээ сайн байгаад дасан зохицоод амьдарч байгаа бол нэгмөө өндрийн ялгаа юу ахвтай гэсэн.
өндөр хүмүүс өвчлөлтгий байдаг гэж сонсож байсан. Өвчин зовлон л учирчихгүй бол сайхан хайр байна. Аз жаргал хүсье гэсэн байна. За. Тий. За нэр амар өндөр хүүх юм а тий. Үнэхээр 2 м гэдгэлээ. 20. Оо, тэгвэл одоо өндөр байлгүй амар. Амраар орох уу та. 50 хэдэн сантиметрийн зүрх байгаад байгаас нааж. Энэ шүнцэн одоо энэ зургийн цадалт харагдаж байгаа энэ гэрэлтэй энэ годомжинд бүгд очдог. Жуулчд бүгдээрээ очдог. Энэ ийм нөгөө орой олонгод асчдаг. Тэгээд амар их хүн байдаг. Амар их хүнтэй. Энэ нөгөө хятадын хамгийн олон хүн амтай хот. Би бүр сүултээ ингээд цухтахын түүс болсон. Бид нар ингээд мангар уртын юм шатматаар явж байгаад яг энд нь очиж зогсдог байхгүй юу? Тэнгүүд ингээд ийм нэг бид нар ч нөгөө нэг ийм чөлөөтэй яваад сурцсан хүмүүс ч юм уу ингээд мангар их хүмүүсийн донд ороод ингэсэн чинь зүгээр ингээд амьсгаа давчтаад ер нь үхэж байгаа юм шиг санагдсан шүү. За. Яа. За, миний хүргэх мэдээ. За. Би бол за та нар өөрсдөө сонсоод үнэлэлтээ хийдээ. Хойлоо ер нь нөгөө нэг өмнө нас нөгөө нэг амьд Нострадамус гэд өөрийгөө нэрлсний нөхрийн зүгнэлүүдийн талаар ярьж байсан. Саяхан бас нэг Япон манга гэд нөгөө нэг манга зураачийн талаар бас ярьж өгсөн. Тэгээд бид нарыг 100 явж хахад хүүшээ энэ цунами болох юм биш үсттэй гэд энэний чинь зөвлөлтийг тийм яваадсан шүү дээ. За тэгвэл өнөөдөр өөрийгөө хожмын үеийн ванга гэж нэрлээд байгаа нэг нөхрийн зүгнэлүүдийн талаар ярьж өгч байна. За нэг юм гоё далаа шиг цэнхэр нүдтэй гоё залуу байлээ. Залуухан залуу. Оо, энэ чи ямар амар өвөр мүц царайтай юм бэ? Лаг зүүн нүдтэй хагаад. Тийм байна. Бүр амар зүүн нүдтэй. Амар гоё залуу. За Николас Ажула гэж сонссон юм уу? Та ер нь үгүй юу те? За Лондонгийн өмнөд нутгийн ховс амжилгээний эмч Николас Ажула гэд ковидыг урьдчилан хэлсэн хүн гэдгээрээ ихээхэн алдаршаад байсан юм байна. Энэ нөхөр ковидыг урьдчилж хэлсэн. За мөн Дональд Трампын ялалтыг яг таг хэлж байсан удаатай. За хожимын үеийн ванга гэж өөрийгөө нэрлээд байгаа энэ зүнчийг агуу Нострадамустай харьцуулан сенсацлахынч олширсан. Одоо 38 настай Ажуулаг сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийд даяар болж буй томоохон үйл явдлуудыг бүгдийг нь урьдчилан хэлж байсан хэмээн хэвлэлүүд бол мэдээлж байгаа. За тэгвэл Ажуула 2025 оны талаар юу зөвнсөн тухайд би ярьж өгөх гэж байна. За Их Британий ерөнхий сайд Кир Стармер огцорч оронд нь эмэгтэй хүн төр захирнаа. За Трампын одно гэж дэлхийн давцанд гялалцснаа гихчлэн их гүрнүүдийн улс төрийн прогнозыг шийдэмгий хэлж байгаа түүний үгнээс дэлхийн 3 дугаар дан эхлэн гэсэн зөвнөл нь олон нийтийг зочоод байгаа. За үнэхээр дайн дэгдэх үү? Цаашид юу болох вэ гэдгийг бол одоо бид харахаас өөр сонголтгүй. За юутаач Николас Ажула буюу өөрийгөө хожимын үеийн Нострадамус гэж нэрлээд байгаа нөхөр дайн дэгдэн гэж бол хэлсэн. За ер нь бол ойролцоо зүгнэлүүд урдын одоо зүнчтийн хэлсэн зүгнэлүүдтэй бол давхцах нь бол илбэг байдаг. Зарим нь бүр одоо энэ хүнийг игдүүцэж жигшээд Ажуулаг хар хилтэй хараалж чадахтаа гэж дургуутж байна. За 2025 он дундаа орж байгаач түүний зүгнэл биелчихвэ гэж цээрлсэн хүмүүс манайхаар бол одоо нөө гэдэг нүдэлдэг шүү дээ тийм. За ер нь бол бараг тэгж ин гинэ. За мэдээж бид бүгд түүний зүгнэл биелэх үгүн амьд гэрчүүд болох учраас одоо зөвхөн хүлээх л үлдээд л байна л да. Ер нь бол гэхдээ энэ нөхөр дандаа бас хар бараа юм зүгнөөгүй. 2025 оны талаарх түүний зүгнэлд Их Британий хунтайж Вильям хунтайж Хари нарын эвлэрлийн тухай зүгнэлээсэн. За энэ сарын ихээр хунтайж Хари BBC-д гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэх тухай ярьсныг бусад хэвлэлүүд ирж татаад Ажуулагийн зүгнэлийн нэг нь бодит боллоо хэмээн бичцгээж байна одоо. За бас Евро 2025-д эмэгтэйчүүдийн ялалтууд одоо онцгой байранд тэмдэглэгдэх болно гэж зүгнсэн гинэ. За тэгээд хэдүүлээ одоо хожимын Нострадамус гэгдээд байгаа Николас Ажуулаг зөвхөн одоо жинхэнэ зүнчүү эсвэл жирийн лөөрчнүү гэдгийг хамтдаа харах үлдлээ. Гэхдээ бас нэлээд зүйлийг бол айгуу тодорхой хэлсэн юм шүү дээ тийм үү. Английн ерөнхий сайд солигдоод эмэгтэй хүн болно гэдэг. Өстө хүлээх юм байна. Харин тийм л юм байна. За сэтгэлдлүүд нь орчин цагт дурын нөхөр нь гарч ирээл олон юм ярьдаг болжээ. Надад энэ мэд нөхдүүд огт таалагддаггүй гэсэн байна. Харах царайнаасаа л нэг лөөрчин байрын цэга нөхөр байна. Ийм юмд итгээд цэвэд байгаа хэвлэлүүд өөртөөсөө ичих хэрэгтэй гинэ.
дайн битгий болоосоо бусд нь бол надад түүч хамаалах гэнэ. Надад ихтэй одоо ийм орчин цаг үед дайн болоод байхаар надад бүр амар сонин санагдаад идэв шүү дээ. Яагаад заавал энийг ингээ хүүтэн зэвсгээр ийм асуудлаар шийдгээд байдгийн юм. Гэхдээ яг нь ер нь бол маш олон удаа л бараг л жил болгоно л одоо дэлхийн 3 дугаар дайн болно гэж хэн нэгэн зөвөмжил байдаг. Болцоогүй л байдаг шүү дээ. Тэгтэл одоо ингээд дайн болно гэхэд ийм гайхамар цаг үе бид нар амьдарч байгаа мөртлөө Украин Оросын дайн ингээд болчлоо ш. Тэгэл одоо тэр нөгөө нэг Палестин Израиль хоёр чинь байнга л байлдж идэг өстэй угаасаа тэр нэг газын зурусаас олоод хайгуу төвхтэй амар ноцтой юм юу гэхлээр Энэтхэг Пакистаны хил дээр аюултай нөхцөл. Энэтхэг Пакистан хоёр бол аюул ноцтой байхгүй юу гэхлээр хоёулаа цөмийн зэвсэгтэй айл. Харин тийм учраас үнэхээр тэнд дайн гарах юм бол анхаарлын төвд бол зайлшгүй орно. Ахаад одоо Хятад Тайвань хоёр бол бас ч тийм сайхан харилцаагүй байна гэл ингээл энэ тэндгүүл ингээ асчгаар юмнууд байгаа л юм л да. Тэгэл одоо жишээлбэл Хятад Тайвань хоёр ингээд байлдлаа гэж бодоход Хятадын талд нь Орос ороод нөгөө талд нь одоо мэдгүй айл нэг солонгосон ч юм уу ингээд орлоо гэж бодоход тэгэл эн чинь дайм болчихж байгаа байхгүй амар. Тэгин. За. Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлбэл Энбел таамд хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар Энбел глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. За, глюкозамин хондротын сульфат гэдэг нь бол мөгөөрсөн эд, шөрмөс, үений шингэнд агуулдаг бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг нь хангаж гэмтсэн үе мөч мөгөөрсийг нөхөн сэргээдэг. За мөн ходоод нь тийм аюултай биш, чихрийн шижинтэй хүмүүс хүртэл хэрглэж болдог ийм бүтээгдэхүүн байгаа юм л да. За нэмэлтээр агуулгдсан MCM буюу органик хөхрөн үений өрөвслийг бууруулж өвчин намдаадаг болвол мөн үений зөөлөн эд мөгөөрс шөрмөс булчингийн эсүүдийг сэргээх зориулттай юм байна. За таны өвдөг үе мөчөөр өвдөөд хөдөлгөөн хийхэд хэцүү байгаа бол ийм зовир илэрсэн бол танд глюкозамин хондротын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан NVL бэлтгэлийг хэрэглэхийг одоо эмчнэр зөвлөд байгаа. За тэгээд энэ маань хоёр төрөлтэй. За 90 ширхэгтэй 60 ширхэгтэй гэдэг байгаа. За тэгээд хоёулангийн адилхан өглөө оройд нэг ширхгээр уун ер нь бол өдрийн 2-оор уун гэсэн үг. Нэг нь 45 хоног хэрэглээ, нөгөөх нь болохоор 30 хоногийн хэрэглээ болж байгаа. Гэтэ 60-таг нь бол ер нь жаахан илүү нөгөө нэг юм гимтэл бэртэл авцсан ч гэдэг юм уу те хүндэлттэй. Яг үнэ өвдөлттэй үедээ хэрэглээд эртэйг нь бол одоо юу гэдгийг үений мөгөрсөн эмгийн эмгүүч гэдэг юм уу ясны сэрэг жингийн илүүдэл гэдэг юм уу юм хөнгөнфтөрт нь урдчлан сэргийлэх яг үнэ эртэйг нь унаал гэсэн үг. За тэгээ хэрэглэхээ өмнө эмийн заавартайгаа заавал сайн танилцаарай. Бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Гэхдээ та аль бие усныхын эмч төлөөлөгч нартай 77 тэг 4 50 50 гэдэг утсаар холбогдоод асууж сургалж мэдээлэл аваарай. 77 тэг 4 50 50. За мөн Noble Mongolia гэж латинаарч бичсэн болон кириллээрч бичсэн болон сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл Энбелтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сураатаагаар Энбел глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний дараагийн мэдээ. За бид нар одоо ер нь саяхныг хүртэл шүү. Саяхныг хүртэл бид нар донор гэдэг үгийг сонсоод ер нь ингээд цусаа хэмдүүлдэг хүн л гэж бүдүүн хадуундууд төсөөлдөг байлаа штэ. За гэтэл одоо бол энэ эд эрхтэн эсээ хүртэл хэмдүүлэгч төрөл бүрийн донорууд дэлхийгээр дүүрэн болсон юм байна. Харин саяхан Европ ТV-ийн 99-ийн банкыг бүрдүүлэгч Касперийн лаборатори гэдэг байгууллагын нэг донорын эсээс төрсэн 10 гаруй хүүхэд маш ховор төрлийн удамшлын өвчтэй байсан энэ төрлийн үйлчлэгээ үзүүлэгчдийн дунд дуйлан тариад байгаа гинэ. Хүүдээ. За одоогоор тухайн хүний эр эсээр нийтдээ 67 айл хүүхэдтэй болсон байх магадaltaй байгааг нь тэдгээрээс 23 хүүхэд нь генийн ховор төрлийн хор тавдраар онцлогдсон. Яана балаа юм би тий. Дондрыг бол найдвартай гэж суулгуулж байгаа шүү дээ. Тийм байсан. Тэгэхээр бүх 67 хүүхэд энэ өвчнөөр өвчилж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Анх хүүхдүүдэд ховор гений мутацтай холбоотой хор тавдартай гэж онцлогдсны дараагаар анхны 2 гэр бүл үр тогтоох эмнэлэгтээ хандсанаар зараг зайлхаа эхэлсэн юм байна. За эр бэлгийн эсийг нийлүүлж байсан Европын эр бэлгийн эсийн банк Касперийн лабораторийн дүгнэлтээр бол
хор тавдарт удамшсан Ли Праумени гэдэг хам шинжийг үүсгдэг ховор хувилбар нь эр бэлгийн эсээс олдсон болохыг баталсан. За. Хамгийн хачирхалтай нь донор өөрөө одоо ч эрүүл сарв тэгхтээ дээрх өвчний вирусыг тээгч гэдгийг мдээгүй явсан гэж байна. За. Донор нь. За. Үүнээс үүдэн донорын эсэнд эргэлзэх нэг донорын бэлгийн эсийг хэдэн удаа ашиглах вэ гэдэг асуудал хурцаар тавигдан маргаан мэтгэлцээний сэдэв болоод байгаа гинэ. Ер нь 75-аас дээшгүй удаа хэрэглэх гэсэн ерөнхий агуулга дурддагч энэ нь бол бодит амьдралд хэрэгждэггүй байна. Тиймээс нэг донорын эсийг хэрэглэх тоог тодорхой болох уриалга энэ өдрүүдэд хүчтэй яригдж байгаа гинэ. За. Хүүхдтэй болно гэж хүсэж байгаа те хамгийн найдвартай газраас донор авлаа гэдээ ингээл төрүүлсэн чинь нөгөө хүүхдэд нь ийм ховор төрлийн хор тавдны Харин хэрэгтэй тий. аюултай ч юм аа та. Тий штэ. Эр бэлгийн эсийн доноруудын эркод эзэмшигчд дунд Нидерландын 41 настай иргэн эр бэлгийн эсийн донор Джонатан гэж нөхөр бичигддэг гинэ. За. Энэ нөхөр дэлхийд даяар 550-аас 600 орчим хүүхэдтэй болсон байх магадaltaй гэж байгаа. Түүний одоо эр бэлгийн эсээр хүүхэдтэй болсон гэсэн үг шүү дээ. Тэрч байтугай хориг тавьчихад байхад нууцаар хандивлаад байдаг улаан хоббитэй энэ төрлийн донор донтогч гэж хэлж болохоор хүн гинэ. За. Магадгүй бас донтогч байж болох юм. Одоо донтхон чааш ерөнхийдөө тэгтэл нэг юм хоббитэй болчт юм байна л да. За. За ийм явдал болсон. Тэгэхээр хэдүүлээ бас одоо нэг донорын асуудал дээр те хүүхд дээр бол ахаал сайн бодохгүй бол одоо эн чинь ингээд тухайн хүн нь бол өөрөө мэдээгүй. Ийм өвчтэй гэдгийг мэдээгүй. Тийм одоо вирус тээжл явдаг хүн юм байна л да. Тэгээд одоо ингээд эн чинь бүтэн те 67 хүүхэдтэй 67 ийм өвчтэй болох магадaltaй гэхэлэр бас амар байна. Харин тий. Яа. За сэтгэлүүд нь. За. Үр удмаа үлдээгээд тээж төрүүлээд хүүхдтэй болонгууд хүүхд нь ийм өвчтөд төрөхөр тэр гэр бүлүүдэд ямар аймар байгаа болоо төсөөлөхөөс жайж байна гэсэн. Ер нь тэр лабораториуд нарийн шалгаж авч байх хэрэгтэй юм байна. Удамшлын өвчнийг нь генийн төвчөнд шалгаж байж донор болгооч гэсэн байна. Тийш дээ. Тий, одоо уг нь боломж байх л ёстой тийм. Нэг бүрчлэн судлах. Олон дахин донор болох буюу эсээ хандивлахыг нь хязгаарламар байна. Эс нь олон гарах тусмаа муудна гэж байдаг юм уу? Байдаг юм шүү дээ гэсэн. Хойлоо эзээ хэлээ нэг ярьсан чинь нөгөө эмчин өөрийнхөө баахан нөгөө нэг эсийг ингээд юу яатсан байсан штэ бас тий. Тийм. Тэр чинь бол тий ястаа нөгөө нэг хинтээ адилхан бодмоор байна гэсэн. Гэрээд бидтэй ингээд би юугаар дутаа гэх. Тэгсэн нөхөр өгч штэ. Харин тий ёо. За миний дараагийн өргөх мэдээ. За энэ өстө нэрээ утгаар нь нөгөө нэг Стокгольмын синдромыг ярьж өгч чинь. Тэгэхээр нэг бодлын өрөвдмөр юм шиг хоёлаа одоо ингээд сарал цунамитай холбоотой Японы маш олон мэдээллүүдийг хүргэсэн. Нэг тосгон бүр ингээд хүн байхгүй болоод хиймэл даавн күкэлтгэнүүд хийж тавьж гин. За нэг тосгон бүр муурын диваажин байсан чинь нөгөө мууруудыг харж жижиг хүн байхгүй. Тэр тосгоны хэмжээнд амьд 3 ширхэг хүн үлдчихлээ гэж ярьсан тий. За, гэмтэргийн золиос олчихсан хүн өөрийг нь хохироосон гэмт хэрэгтнүүдэд өмөрснэг тохиолдолд гараад за энэ талаар бүр сэтгэл зүйн нэршил гарсан байдаг нь одоо алдарт Стокгольмын синдром шүү дээ. За тэгвэл яг Стокгольмын синдром шиг үйл явдал гараад сүүлдээ бүр цагдаа нар нь аргаан бараад хохирогчийг цагдаад өгсөн юм марцсан хэрэг саяхан Японд гарснаа ярьж өгөх гээд аваад ирлээ. За тэгэхээр энэ хэрэг яаж өрнөсөн бэ гэхээр 72 настай Куми Кавачуйма гэх юм хүний дансаар дамжсан шилжүүлгийг хуулийн байгууллага сэжгэлснээр 85 настай хохирогч эмэгтэйг олж авсан байгаа. За асар их хэмжээний мөнгө буюу 250 мянган Америк доллараар залилуулсан мань нэмээ харин өөрийг нь хохироосон гэмт хэрэгтнийг бүр учиргүй өмөрөөд ялц юм өгөхгүй байхыг цагдаа нараас гуйгаад уйлж унжаа зогсохгүй өөрийнхөө алдсан мөнгөөгч эргүүлж авахаас татгалцсан гэж боддоо. 250 сая 250 мянган Америк доллар. Энэ бага мөнгө биш шүү. За тэрч байтгаа өөрөө сайн дураараа гэмт хэрэгтнийг дагуулад банкнд очиод заяа. Тэгээ өөрийнхөө төрсөн охин гэж мэдүүлээд тэгээ өөрийнх нь дансыг эзэмших хэрэгтэйг нотлохоор бүр ингээд чармааж исэн гинэ. За азар банкны ажилтнууд болон хуулийн байгууллагын энэ үйлдэлийг нь сэжгэлснээр тухайн ловер илчлэгдсэн ч хохирогч нь гомдлохгүй гэж зүтгээд байгаа нь хэргийг шийдэхэд маш их төвөг учруулж байна. За энэ хэргийн үндсэн хохирогч 85 настай эмээ
өмнө нь ч гэсэн маш олоодаа луйртод мөнгөө зайлуулж байсан юм аа ядж хахад. За гэвч энэ эмээ маань бүх луйрчтай өмгөөлдөг, гомдлгүй, хохирлгүй гэж мэдүүлж байсан байгаа. За энэ нь тэгэхдээ ямар ч сүрдүүлэг занал хийлийн дор биш өөрийнх нь дураар явагдаад байгаа болохоор цагдаа нар бүр үгээ хэлээд одоо нөгөө эмээг чинь ингээд ятган синхруулж чадахгүй аргаа ороод байгаа юм байна л да. Эмээ та заллуулаад байна гэхээр ойлгохгүй шүү дээ ойлгохгүй байна. Ерөн сүүлийн үед иймэрхүү төрлийн эрэг оширч болзошгүй тухай тусрагийг шалгасан Фукуока хотын цагдаагийн байгууллагынхан зовлон тоочж байгаа юм байна. Учир нь Японы одоо өндөр насжилт дэлхийн рекордыг эвдэх болсонтой холбоотойгоор өндөр наснуудын энэ мэтийн уймраа хэргийг шийдэхэд хэргийн парадокс гэх бэрхшээлүүд тулгамдах болжээ. За магадгүй өндөр наснуудын хит их ганцаардал хаягдмал байдал нь сэтгэл зүйн энэхүү уруу парадоксыг үүсгэсэн байж мэдх юм хэмээн цагдаагийнхан бол дүгнж байгаа. За бас муур нохоо гэх мэт гэрийн тэжээвэр амьтдаа бүх хөрөнгөө өвлүүлэх, өөрт нь сайн хандсан хэнийг ч хамаагүй дагаж явахыг оролдох зэргээр хэвийн бус шийдвэр гаргах нь 80-аас дээш насных нь хэвийн үлгэж шахуу болоод байгаа юм байна. Дашрам дуртахад Японд 100 ба түүнээс дээш настай 95,000 гаруй хүн байгаагийн 90% нь эмэгтэйчүүд байна. За одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр настан гэгдэж байгаа 117 настай Томико Итоко ч мөн Япон хүн байгаа. За дэлхийн дөрөвдөг том эдийн засгийн хямарч буй өндөр насжилтанд хөлбөрийн зах зээл уналтанд орж магадгүй сануулж байна хэмээн эдийн засагчид мэдгцээр ирсэн ч Японд өндөр насжилтын үзүүлэлт жилээс жилд нэмэгцээр байгааг одоо яалтааш билээ. За тэгээ сэтгэгдлүүд нь наад эмээтэй чинь уулзаж хэдэн мянган йен салгачмаар юм биш үү? Би ч хүн итгэхээр царайтай үнштэй хүүн байна өө гэд очичээ гэсэн байна. За энэ мэт мэдээллийг оруулахаар үлэн хоосон юмнууд Япон яваад ганцаардаж ядаж байгаа өвөө эмээ нарыг заллаад ирлэх үедээ бүр өрөвтчихлөө гэсэн байна. Ганцаардсан эмээ охиноо гэж бодсон хүндээ туслаад эцэст нь хамгаалах гэж хичээсэн байна штэ. Эмээг өрөвдөж гэнэ гэсэн байна. Үгүй үнийг бодлоо. Бүр үнэхээр өрөвдөлтөй байгааз. Одоо яана? Одоо Стокгольмын синдром гэхэд ч бас хаашаа ч юм хөөрхөн амтан бараг л зөнчөөд байгаа юм биш үү те? Тий. Стокгольмын синдром ч нь бол ингээд нөгөө нэг хүчрхийлэлд орохлоороо тэр хүндээ эргээгээд нөгөө дурлцдаг. Тий одоо нөгөө нэг банкны дээрэм хийнгүүд банкнд барьцаал хийжсэн багийнууд буцаагаад нөгөөх барьцаалжсэн дээрэмчтэй өмгөөлөх шүү дээ те. Тэгээ одоо энэ хүний үр хүүхд мөхтөн гэж одоо байна уу? Тэгээ ингээ бодохоор ёо 100-аас дээш настаа тэгээд мэдгүй ийм урт наслаад одоо хэрэг байдаг ч юм уугүй ч юм уу. Тэгээ ямар амиа хорлолцолтой биш одоо тэгээд энэ японочдын энэ өндөр насжилтыг одоо яах ч ёстой бүү мэтэ. Ячаад л ойлоо иймэрхүү мэдээ зөндөө ихийг ярих юм аа. 85 настай хүн гэдэг чи одоо бас л ууг нь гайгүй тийштэй. Тэгэхэд яалч байхгүй л одоо энэ болж байгаа процессыг нь харахад бол яалч байхгүй л зөнцөн үний л харин тийм байгаад байгаа. Харин тийм. Гүй наад охин ч одоо бүр сүултээ ингэсэн байж тийм үү. Энэ хүүхэд одоо миний данснаас шууд ингээ мөнгө авах эрхтэй бодох яа. Би тийм болгох чигээ ингээ хүртэл. Тийм миний охин юм байгаа ингээ бүр амар. Яа. Хэцүү ч юм аа да нэрэ. Нэрэ үнэхээр хэцүү юм байна. За Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амьдралын амтай мэдэр Юнамүний сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. За мөний бол одоо манай гэрийн хувьд бол ингээд нэг байнгын хэрэглээ болчиход байгаа юм. За эрүүл хооллолт эрхэмлдэг хэрэглэгчид болон хоол боловсруулалт за ялангуяа дархлааны асуудалтай хүмүүс жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүд ажил хэрэгч хөдөлгөөн багтаа амьдардаг хүмүүс уухад илүү тохиромжтой гэдэг. Ер нь бол мөний зөвхөн сүм хүчлийн бактери бас биш. Эслэгээр баяжуулсан цор ганц бүтээгдэхүүн бөгөөд дархлаа, хоол боловсруулалт, эмэгтэйчүүд буй эрүүл мэнд зэрэг олон талын аж тустай төгс өдөр тутмын ундаа гэж ойлгож болно. За тэгээд эрүүл хооллолт эрхэмлдэг хэрэглэгчид маань хоол боловсруулалт дархлааны асуудалтай хүмүүс, за жирэмсэн болон төрсний дараа эмэгтэйчүүд, ажил хэрэгч хөдөлгөөн багтаа амьдралтай хүмүүс уухад тун тохиромжтой байгаа. Яг л зэрэг тэг хувийн өөхтос тэгээд 72 цагийн бүрэлдэлттэй 1.5 г эслэг, за мөн дархлаагчтай дэмжээд өгнө, цусны холестерин чихрийн шижингийн эрсдэл бууруулна, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За эмэгтэйчүүд
эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг бас хамгаална гэдэг гол нь өдөр тутамдаа ууснаар дархлаа маш сайн дэмждэг хоол боловсруулалт сайжраад байгаа. За уух чихэрлэг байдаг юм янзын гоё амттай шүү дээ. Энэ нь өөрөө ашигтай бактерийн сүүн дэх лактоз буюу сүүний чихрийг нь задлж сүүн хүчил үүсгдэг. Тиймээс ийм чихэрлэг амттай байдаг гэж байгаа юм шүү. Тий. За тэгэхээр та бүхэн Юна Муни гэж чичээд Facebook IG аль нь ч орж болно. Тэгээд 77 T4 11 11 гэдэг утсаар холбоодорой. 77 T4 11 11. За бүх Юнагийн салбаруудаар болон томоохон супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэгсэн уриатаагаар Юна Муни сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөлөдөө данжигын үрэг дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За миний энэ айгуу тийм юу гэдгийг хоёрдмал талтай юм шиг надад санагдсан. За Допинг буюу сэргээж хэрэглэхгүйгээр өрсөлдөх нь спортын эрүүл өрсөлдөөн гэх бидний итгэл үнэмшлийн эсрэг. За Сэргээжтэй өрсөлдөөн гэх үгс сүүлийн үеэс хүчтэй дулд болсон гинэ. За 2023 оноос эхэлсэн энэхүү хөдөлгөөн эх жил олимпийн хэмжээний том тэмцээн болж Лас Вегас хотод зохион байгуулахад төлөвтэй байгаа юм байна. За Нэг үгээр бол сэргээжтэй олимп зохион байгуулагдсанараа эх жилийн арга хэмжээ нь стероид буюу сэргээшийн хэрэглээг дагсан маргаан дагуулсан асуудал энэ талаар ярьдаг одоо энэ янз янзын сэдвүүдийг бол халах болно гэж зохион байгуулагч нь мэдгдэж байгаа юм байна. Яагаад болохгүй гэж. Тэгээ энэ хүний одоо дээд төлийг нь харъя л да хэдүүлээ. бүрүү. Тийм. За гэж байгаа юм байна л да. Оролцогч тамирчдад тестостерон, өсөлтийн даавар, төрөл бүрийн анаболик стероид зэрэг Америкийн нэгдсэн улсад хууль ёсны бөгөөд лицензтэй эмчийн зааж өгсөн бодисыг хэрэглэхийг зөвшөөрнө гэж байгаа юм. За яг энэний эсрэг бол олимп зогсдог шүү дээ. Тийм. Олимп бол тэ сэргээшийн яг эсрэг талд нь зогсдог. Сэргээштэй өрсөлдөөн хөтөлбөрийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагч Аарон де Соуза Лас Вегасын нэгэн том клубын тайзан дээр хийсэн тансаг зэрэглэлийн танилцуулгынхаа үеэр бинт хүн төрлөختнийг урагшлуулахын тулд энд байна. За Хуучин дүрм нь тамирчдын хурж болох хязгаарыг хориглоо зогсохгүй хүн төрлөختний хөгжлийг саатуулж байсан юм гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр одоо ингээд тэр сэргээгшийг хэрэглээд бүр илүү супер байх ёстой л гэдэг байгаа юм байна л да. тийм байна. Тамирчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сэргээж хэрэглэх нь байх ёстой зүйл гэж тэд үзэж байгаа бөгөөд хүний хүчин чадал хаа өрхийг харах нь шудраг зарчим гэж сурталчилсаар байгаа. За Enhanced Games нь PayPal-ийн үүсгэн байгуулагч Питер Thiel, Кристиан Анжермайер 1789 Capital компаниг үүсгэн байгуулагчдын хувьд Дональд Трамп Jr. зэрэг венчур капиталистуудаас сая долларын санхүүжилт аваад байгаа гинэ. за Эх оны 5 сард Лас Вегаст болох сэргээжтэй олимп тэмцээний үеэр эхний ээлжинд 50-100 метрийн чөлөөт болон эрвэхээс сэлэлт. За бидний нөгөө нэг butterfly гэж нэрлэдэг те. За дэлбийн сэлэлт ч гэж нэрлэдэг байдаг. Энэ сэлэлт мөн 100 м болон 110 м-ийн саадтай саадгүй гүртүүд нэмээд хүндийн өргөлтийн тэмцээнүүд лав зохион байгуулахтаар болоод байгаа гинэ. Энэ магадгүй ингэх болов яг ингээд нөгөө нэг сэргээж хэрэгэлсэн нөхдүүд одоо байгаа рекордуудыг шууд суух эвдлэх болов. надад зүгээр ингэж бодогдож байна. Одоо ингээд нэг хэсэг чинь манайх ч нөгөө нэг араб адуу, ирлиз адуу, монгол адуу хоёрыг хамт уралдуулаад ирлизүүдэд тусад нь уралдуул хэлмөө юмсан штэ. Зүгээр сэргээж ширгэлсэн тамирчид ингээд тусад нь яг зөвхөн сэргээж ширгэлснүүд нь энд ч гэдэг юм уу те. Ингээд оролцуулбал ямар өөрчлөлт гарах юм бол гэдэг. Тэрнээс биш сэргээж ширгэлсэн хэрэглээгүй хоёр үнийг уралдуулах юм маш шал утгагүй шүү дээ. Одоо энэ эрхчил Лас Вегаст болох гэж байгаа гэдэг чинь бол яг сэргээжтэй өрсөлдөөн байхгүй. Харин тий. Бүгдээрээ сэргээж ширгэлсэн. Бүгд сэргээж ширгэлсэн нөхдүүд хоорондоо үзэх гэж байна гэсэн үг. Одоо тэгвэл гал гарах баха. Алалцах баха. Баахан рекордууд шинжилгээнд тогтоогдох юм болов уу? Үгүй юу магадгүй одоо энэ нөгөө нэг сэргээ ширгэлсэн хүмүүсийн рекордоор авахгүй гэж бас магадгүй л юм. Яг одоо энэ Enhanced Games гэдгийнх нь рекорд гэдэг тэмдэглэлтэй явж байна та. Тийм л ах. Олимпийн биш те. За сэтгэлдлүүд нь. За Ингээд хүний хүч чадал хэр хэмжээнд хүрэхийг эх жил харах юм байна да гэсэн мэн. Энэ үнэхээр сонирхолтой болно. Яагаад гэхээр шударга өрсөлдөөн интергээд стероид хэрэглэхийг зөвшөөрдөггүй штэ.
хурд хүчний гайхамшигыг үзэндээ гэсэн байна. Ботхтой юм шиг явах болов. Харин тий. Йоо. Зүгээр сая ингээд найруулагч ингээд видеонууд өгсөн ингээд би хараал энэ л да энд хараал ингээд сууж байна л да. Пүр мэдгүй тэр одоо энэ залуугийн та ус руу үсрэхийн л заар заяа. Хитэн мэд мангар бол үсрээд байгаа байхгүй юу? Үсэрч байгаа нь. Хайр үсрээд байгаа байхгүй юу? Энэ бол гал гарсан л юм болох байх хэрэг яг ийм уралдаан болох юм бол. За одоо тэр бас нэг юм сэтгэл байгаа юм. За одоо тэр трансгендер хүмүүсээ бас нэг ангилалд оруулаад хүү солиод байлгүй тусад нь тэмцэнтэй болгоод өгөөрэй баярлалаа гэсэн байна. Бас тэр чинь бас амар байгаа шүү дээ. Нөө сүүлийн олимпиад дээр чинь тэр нэг боксын хүүхэнтэй. Бүү юм болсон шүү дээ. Одоо эрэгтэй рүү нах юм, эмэгтэй рүү нах юм одоо яах юм хингээ те. Бүү юм болсон шүү дээ. Хүмүүс жижиг охтуудын чинь хайр гамгүй зодож явах ч үлээ. Харин тий. Балиар. Харин тий. Тий. За ийм явдал болох нэ. Тэгэхээр одоо яах юм ингээд спорт хоёр хуваагдаад явчих юм уу? Харин одоо яах юм? Сэргээшгүй хэсэг нөхдүүд нь яваад, сэргээштэй нэг хэсэг нөхдүүд нь яваад ирлээ залуу Монгол сэргээштэй олон сэргээшгүй за эхлэе гэж явах юм байна. Бараг л тийм болох гээд байна. Ер нь бол энийг ингээ харахад бол магадгүй эхний удаад ингээд нэг 4-5 жижигхэн төрлүүдээр явагдаж хагаад тэгээд олимпийн бүх төрлүүд болдог болчихвол тэгээд хоёр олимпиад болж ин гэсэн үг үстэй ер нь бол сэргээштэй нэг олимп сэргээшгүй нэг олимп. Хүмүүстэй ингэжсэн мөн яг манай лайвын доор сэргээш хэрэглэсэн хүмүүсийг дараа нь олимпиад оруулахгүй гэвэл тэгэл дуус гэнэ машка дашка. Бас нэг үнцэг хүний дээд амжилт биш сэргээшийн л дээд амжилт болох нь дээ гэж бас бичсэн байна. За бас нэг үнцэг тий ер нь бол тий. За би нэг мэдээг ялцуулчих. За миний энэ ингэсэн. Өнгөрсөн баасан гараг та нөгөө нэг Тайланд муурны тухай ярьж өгсөн шүү дээ. За би одоо Филиппин муурны тухай ярьж өгөх гэж байна. За гэхдээ улс орон талцуулан хуваагаад байгаа сүртэй муурны тухай ярьж өгнө. За тэгэхээр энэ Филиппин таны Тайланд ч юм бол нөгөө нэг амар ааштай тэгээд цагдаа олоод эзний нолтол нөгөө нэг цагдаа магдаа уурч хазаад бүү юм болоогүй юу нэг амар ааштай муу. За мөртлөө хөөрхөн гэсэн тийм хөөрхөн муур гэдэг. За тэгэхээр энэ Филиппин шуугаш дээр за манайхаа сайн сонсороо. Пугал гэдэг муур, пулаг гэдэг уул яригдэн шүү. За манайхаа холив заяа. Муур нь пугал, уул нь болохоор пулаг. За яасан ч ядах юм. За энэ өхөөрдөм золбин муур яагаад ч юм Филиппиний хамгийн өндөр ориглуудын нэг болох пулаг ууланд амьдрах болсон юм байна л да. Явган айлертийн зам дээр ямагт тааралдаг. За тэдэнтэй нөхөрлөг болсон энэ муурны игдүүдээ зургийг хүмүүс сошиал талбартаа хуваалцсанаар нэг л мэдхэд нөгөө муур чинь олонний танил болчихдээ байгаа дээ. За гэтэл саяхан байгаль хамгаалагчид Пугал муурыг уулнаас буулгаснаа мэдээлсэн нь байгальд хайртай, муурын тайртай хүмүүсийг хоёр тал болгон хувааж орхисон. За муурын тайр зарлагдсан нь болохоор тэр хөөрхөн муур тэр том ууланд гарц хохирол учруулад юу шалхав дээ. Дассан газарт нь үлдээчихгүй гэгчлэн шүүмжилсэн бол байгальд хамгаалагчид түүнийг махчин амтанд тул жижиг мэрэгчдээр хооллож болзошгүй гэд өөр газар шилжүүлснээ тайлбарласан юм байна. За учир нь пулаг уул нь байгалийн дархан цаазтай юм онцгой бүс юм байна л да. Тиймээс тентгийн хулган зуран байдгаа ширхэж чулууч хамгаалтанд байх хэрэгтэй юм байна. Ингээд эрхэм сошиалчид бие биерүүгээ хатуу үгийг чулуул угаа шидэлсэн Пугал нэрт золбин муур завсарт нь улам од болж байна да. Өнгөрсний гарагт тус улсын байгаль орчин байгалийн нөөцийн газар өөрийн Facebook хуудасаараа дамжуулан одоо Пугалыг манай Пулагийн тусгай хамгаалалтаа газар нутгийн удирдлагын газрын ажилтнууд асарч байна. Малын эмч муурыг шалгаж байна гэж мэдгдсэн. Уул нь тэнэж явсан золбин муур тэднийг ийхүү ажилласаа өөр сэдвээр мэдээлэл гаргахад хүргэсэн байгаа. Учир нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, вебсайтууд муурын тухай мэдээллийг уралдан мэдээлсээр байгаагаас болж ингэж тайлбарласан байна. За иймээс дархан цаадад Пулаг уулын захиргаанаас энэ муур хөөрхөн үү? Хөөрхөн. Гэхдээ тэр мэрэгчдэр холилдог учраас тэнд байх нь тохиромжгүй гэж тайлбарласан байна. Гисэн ч улаарсан эсэргүүцэгчид уул уурхай аялал жуулчлал зэрэг хүний үйл ажиллагаа нь байгалд муурнаас илүү хохирол тарьдаг шүү дээ гэж дургуутслаа илэрхийлсээр байна. За сэтгэлдлүүд нь Пугал бол зүгээр л нэг муур, ямар ч хор хөнөөлгүй муур. Түүнийг аюул гэж нэрлэж байгааг хараад үнэхээр сэтгэл өвдөж байна гэсэн байна. Бидний байгалыг жинхэнэ сүйтгэж байгаа нь хүмүүс болохоос муур биш гэсэн байна. Пулаг ууланд тулгараад байгаа бодит асуудлыг шийдэхийн оронд тэд муурыг гол асуудал болголоо. Энэ одоо тэгээд хичнээн хулган зуран барвэж гэжтэй чаавастай сүртэй юм бэ яасан. Гэхдээ яг тэгэл байгаль дээрээ тэгээд муур нь хулганаа барьж иддэг чинь байгалийн л зохицолтой үстэй. Тэ?
нэг ганц муур тэнд байгаа л үзнэ хитэн хулган тоншоол үз. Харин ч нэгээд эн чинь байгалаараа амьдраад яг л нөгөө нэг бэлэн тижээвэр хүний өгсөн хоол идэхгүйгээр харин ч гоё байгалаараа амьдрал явж л байгаа юм бэлгүү дээ энэ ч доо уул нь бол. Ер нь бол Филиппин ч ингээд баахан арлууд штэ. Баахан арлууд тэгээд энэ тэнд нэг том уул харагддаг юм аа. Би лав нэг Тал вулкано билүү дээ тийм яг юм манай хоргийн тоогоорх уу тийм нөгөө юм нуурын дунд байдаг тийм галтуул дээр очиж үзчихсэн. Тэгээд яг тийм нэг хитэн ийм дархан цацтай газрууд амар сүртэй. Орохын тулд хитэн гейт метер дамжаад хүмүүс мөнгө төгрөг төлж мөлж байгаад очиж мочдөг тийм газрууд байдаг. Тийм л уулнуудын нэг л юм байлгуудыг бодвол би одоо юу асарчдгийг нь одоо дөрвөн зүрийн шугааны хөтлөнөөс хойш би чинь уул нь нэг бас нэг зүүмнүүд Азийн улсуудаар ерөөсөө явж үзээгүй. Тэгээд нэг явж үзье гэж бодсон юм. Би Тайланд малын угаасаа дайж байна. Эвгүй юм бэлээ. Тэрний орон зүгээр Европ явлаа дараа жил. Уул нь хамаагүй хямдхан гэдэг байгаа шүү дээ тий. Одоо Лаос, Вьетнам, Камбож, Тэгэл би нэг юм сонин мэдээ үргэсээр одоо нэг жихүүцэд эвгүй санагдаад тэгээд айгаад одоо явах болцоо. Одоо би Европ явлаа. Ядаргатай. Филиппиний тэр Себу бодвол үнэхээр гоё шүү дээ бас уг нь. Уул нь тэр нөгөө нэг 2-4-7-г үзэхээр Тэнгисээр 2-4-7-г үзэхээр тэр нөгөө балийн арал марал чи янзын гоё юм биш шүү дээ уул нь тий. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 26-ны Даваа гарагийн дөрвөн зүгэн шоу нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс шуугах тусам нягтлах сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амьдралын амтыг мэдэр Юнамуны сүнхчлийн ундаа за мөн үений үр дүнтэй бэлмэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сүрэтээр Энбэл глюкозамин хондроитин сульфат хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Үргэлжлүүлэлт эрхэн сонсогчдаа загварынхэнд явдаг радио мэдэг үйл авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3